Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэрээ 104.5 эрхэм сонсогч танд 7 хоног бүрийн лав гарагийн 15 цагаас хүргэдэг амьдралын хүчиг сэтгэл зүйн боловсрол олгох нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Сонсогчдаа өнөөдөр бидэнтэй хамт байснаар маш олон зүйлсүүдийн тухай танин мэдэж бас хүүхдүүдийн ертөнцөөр аялах болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр тантай хамт Гэрүүлэрээ 104.5-ийн 1-р эфирээс найруулагч Тамир Жага болон хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ миний бие ярилцахад бэлэн болсон байна. Харин өнөөдрийн зочноор бидэнтэй сар болгон нэг удаа ирж ярилцдаг 10 наснууд маань ирсэн байна. За та нартай өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За зуны амралт гоё юм уу? Гоё. Бүгдээрээ ерөөсөө өмнө нь 100 ярилцж байгаагүй шүү дээ, тийм ээ? Энэ жил анх удаа 100 ярилцж байгаа шүү дээ. За зуны улиралд ярилцах ер нь бусад улиралд ярилцахаасаа ялгаа байна уу? Бага. Хин хэлмээрээ. За бүгдээрээ л хэлэх юм байна. За төвлөрөөс эхлээд ингээд явчих заяа бүгдээрээ. Ер нь л энэ 100 надад ер нь амар олон тийшээ явсан. Амар олон тийшээ нэг гурвалдаа. За. Эхлээд ер нь бол ингээд яг очдөг лагер руугаа ер нь нэлээд очдөг. Яг тэгээ лагерда тийм хавьд ингээд дандаа байж агаад хаяа нэг хот ирдэ штт ирдэг. Тэгээ ер нь тэрний дараа ер нь хөвсгөл явсан. Тэгээ ер нь хөвсгөл явах замдаа зөндөө гой газруудаа дайраад гоё юм үзээд явсан. Та яг хөвсгөл далай дээр очсон чинь далайных нь ус амир хүүт юм л. Тийм шүү дээ. Манай хөвсгөл далай ус хүүтэн гэж би хэлээгүй билүү. Багш тэгээд далай байж амир цаадах нэрийг харагдаад шүү дээ. Далай байж цаадах нэрийг харагдаад шүү. Ирэг нь харагдаад байсан уу? Чи харагдахгүй бүр том гэж утсан юм уу? Хэрэв чи тийм цаадлынхны ирэг нь харагдахгүй нуур хэвээ хармаар байгаа бол Увс аймгийн Увс нуур Монголын хамгийн том нуур шүү. За юм. Тэгвэл харагдахгүй гэж магадгүй. Би бүр ингээд хурдан завтай цаатлынх нь нэрглөө очиад арал тэнд нэг хүслийн хаад гээд гоё ярал идэм бэл. Хэн дээр нь очиж үзсэн. Би бас яг тэгэж очисон. Тэгээ хүслийн хаадан дээр бид нар яг бууж хэсэг байд юм билээ шүү дээ. Тэгээд яасан чинь үүл амир ирээд тэгээд ингээд үүлтэй болохоор ингээд тэгээд үүлтэй болохоор ингээд одоо тэр зэрэг жалаад төхөн одоо хүслийн хаадан дээр буун гэх юм бол одоо ер нь л эвгүй болчлаа. Одоо ер нь л шууд удаа буцах юм ингээд бид хүслийн хаад руу очиж хүслийн хадаа харчаад тэгээ шууд буцсан. Тэгээ аав маань бидраас дээр бас авж байгаа бидэрлээ цацаад тэгээ би бүр нүдээ энэ янгар нүдээ дээр бүр жижигхэн болго. Тэгээл амар гоёсэн. Зуны үйлрэл тэгээл юм ярих болстой аялсангаа яриалахгүй шин. Тэгээ зуны үйлрэл амьдралын өчгтэй харин ирж орох ямар юм? Гоё. Бусад үйлрэлээс харин ялгаа байна уу? Бага. Ямар ялгаа? Яа тэгээ ирэх гингод штэ одоо зарим үйлрэлтийн ингэж бүдмүдэн байдаг да. Тэгмээ дулаахан дээр бас нэг онцлогтой зөө. Тэгээд ирээд ингээ ярилцаад болохоор ийшээ тийшээ тэгээд аялсан тийм гоё сонио хачаамсан гэл тэгэл. Сонио хачаам бас ихтэй ярилцлаа болох юм шүү дээ. За өнөөдөр тэгвэл бид хамтдаа мэдрэмжээ шинжилснээр гэдэг зүйлийг ярилцах болно. Парт 2 яг зөв. 7 сарын 3-нд бид тав ярилцахдаа мэдрэмжийг шинжилэх нь гэсэн баггүй юу? Одоо тэгвэл шинжилснээр буюу өргөжлүүлэн ярилцсанаар юу болох нь вэ гэдэг тухай өнөөдөр ярилцах нэ. За тэгвэл 100 болохоор уулзахад ингээд энэ тэнд очиж ямар нэгэн гоё зүйл үтсэн тий. Ингээд ийм гоё юм шүү дээ. Тэгвэл тэр мэдрэмжүүдээсээ ярилцаад эхлэе гэж бодож чинь тий. Миний яриг дуусахад ундрам авч орж ирээ шүү дуусгах танаас. Наасан гэдэг чинь муухай биш. Ааstaчлаа. За уучлаа. Манай сонсогч бас уучлсан бахаа гэж. Одооны хүмүүс яг ийм болцсон байгаа учраас бид нар нэвтрүүлэг хүртэл хийж шин. Яагаад гэж та нарыг ойлгохын тулд яах ёстой вэ гэдэг асуултынхаа хариултыг олохын тулд энэ нэвтрүүлгийг хийж байгаа шүү дээ. Та дүр мэдсэн үү? Яг үнэндээ тийм очир шалтгаан. За юу төвлөр манд босгоё тий. Одоо хамгийн гоё мэдрэмж нь юу байсан? За чи 3 тишээ явж үзсэн юм байна. Тэгээ тэр мэдрэмжийн яг юун чамд гоё санагдсан гэдгийг хаалцаач. Ер нь
Тийм. Манай сэлэнг гэсэн шүү дээ. Сэлэнг ч одоо амар орстой ойрхон тийм газар шүү дээ. За. Ер нь бол би ингээд Орсын хэл тавьж үзээгүй ч гэсэн ер нь Оростой нэлийн ойрхон. Оросын нэг гоё яг нэг юм гоё цагаан үгийн яг Оросд нэг амар гоё дээвэртэй биш мэд шүү дээ. Ингээд нэг дээр байшингийн дээвэр үзүүртэй. Яг тийм байшаарсан. Тэгээ ер нь Оросд нэлийн ойртсон юм байна. Би ингээд нөгөө нэг Монголоос өөр тийш явж байгааг болохоор ер нь гадаад явж байгааг болохоор ядаж нөгөө нэг Оростой жоохон ойрхон байгаад үзсэн болохоор гоёсэн. За тэр нь аль чамд гоё санагдсан. Таатай мэдрэмж байсан юм тий. За манай ганц хувьд одоо 7 сарын 3-наас хойш уулзснаас хойш ямар өвөрмөц шин саргаг мэдрэмж мэдэрсэн бэ? Тэр нь бас юунаас болсон юм бэл? Тэр нь аль хятад явж аялснаас гоё ингээд одоо тийм баяр хөөртэй болсон. Тэнд очиод хамгийн гоё үзсэн зүйл нь юу байсан? Чамд сонирхол татсан зүйл нь юу байсан? Тийм одоо амтны үлээлэнд очиод тэгээд усан парк гэдээ очсон. Тэр хоёр нь гоё юм. Усан паркын тэгээд хамгийн гоё амт нь юу байсан? Хамгийн гоё юм нь ингээд давлахаа гэх юм уу? давдаг. Тийм гоё тоглоом байдаг. Урдаас ингээд давлахаа ярьдаг, тэрийг давдаг. Тийм тоглоом сонирхолтой байсан. За тэгвэл чиний ингээд аялал чамд гоё ямар зүйлийг чамд өгсөн юм шиг санагч чинь. Тийшээ явж ирээд чамд яг ямар бодолд чинь сэтгэл санаанд чинь ер нь ямар нөлөө үзүүлсэн юм болоо? Гоё нөлөө үзүүлээ. Тэгээд би тэрнээс хойш байнга л жаргалтай болсон. Оо вау. За сэтгэл санааны хувьд маш гоё өсөлттэй байгаа юм шүү дээ манай ганцууд. За манай хоёроор. Манай чи өнөөдөр нэг камертай сууж байгаа тийм. Жог гомдолтой байгаа илүү болов. Окей. Ондром яг сэтгэлийнхаа гүнд болж жоохон таагүй мэдрэмжтэй байгаа. Ондрон бол хэлж дээр нэг жоохон юм гаргасан. Тийм. Гэхдээ тэрийг илэрхийлж болно. Яа тэгэхээр мэдрэмжийг нөхөө бүгдээрээ дарж болохгүй гэдэг тухай ярилцсан санаж байна уу? Тэгэхээр мэдрэмжийг аль болохдоо харахгүй ингээд яг гараж ирвэл маш сайн. Тийм. Гэхдээ шууд илэрхийлэхдээ яаж илэрхийлэх вэ гэдэг нь аюул чухал. Ууралж хэлж гин үү, аашилж хэлж гин үү, ариулж хэлж гин үү, гоё тайлбарлаж хэлж гин үү, тэ? Эсвэл гоё учир зүг нь олох гэж хэлж гин үү гэдэг нь аюул чухал. Жишээлбэл надад одоо юу гэдэг би ингээд бит хоёр камер дээр суухаар надад ингээд миктэй харилцаад надад тохгүй байдгаа. Би тусдаа сумаар байна гэж хэлэх нэг өөр тий. Оо ямар ядаргаатай юм. Би аст өнөөдөр азгүй байна. Би өнөөдөр дахиад нэг мик дээр суух юм уу? Энэ хоёр ямар сонсогдож байна? Нэг нь өөр агаад. Тийм. Тэгэхээр яг үндэ бол дотор яг адилхан мэдрэмж байгаа. Гэхдээ тэрийг яаж хүнд хэлэх вэ гэдэг нь бид нэрийг ялгаатай болгодог байх нь шүү дээ тий. За манай хоёр одоо 7 сарын 3-наас хойш шин содон ямар зүйл үзв? Тэгээд аялсан. Тэгээд хөвсгөл талаа орсон болохоор тэгээд амар гоёсэн. Тэгээд манай аав ээж нар маань ингээ хөгжөлтэй явж байгаа болохоор ааж явъя гэд тэгээд замдаа бүр нилийн эдэн газар хонголоод тэгээд мухартын гал дээр атсан юм амар гоёстэй. Яг манай дүү ингээд тоглоход яг гоё талбайтайсэн нөгөө амар гоё эстэй дараа ямар чөлөөг. Зарим хэсгэл чөлөөтэйсэн. Тэгэл яг тэр элсэн ингээд юу ингээ авирах гингод нөгөө нэг одоо урсгал гэх юм уу? Тэг урсдаг юугаа хаагаад ингээд тэгээд дөрөөс явардаг. Тэр нь жоохон тийм тааг байсан. Тэрнээс амар гоёсэн. Тэгээд нөгөө нэг ямар зүрхний яс харнаар илээ. Хар зүрхний хөхнөр. Тийм юу орох гэсэн чинь нөгөө манай тэгээд угаасаа жижиг тэрэг явдаггүй мэн л тээ. Тэг амар эстэй болохоор тэгээд бид нар шууд нэгэн ч явсны хашаа далаа үзчихгээд тэгээд бид нар далаа гэсэн эхлээд мөрөн дээр хоноод маргааш нь далаа гэсэн байна. Манай тэгээд хөвсгөлдөөс манай аавын найз нэдэг болохоор найзынд нь очиод манай дүүгээс 1 сараар ах хөөхөдтэй тоглоод манай дүү тэгээд амар хөөрхөн байсан. За манай алсуу. Манай алсуу яалаа. Хотод зослоо хоёлаа. 7 сарын 3-наас хойш. Би бол нэг ганцхан л удаа нэг манай эмээгийн эхчийнхэн хүүхдийнхэн ингээд нэг эмэгтэй хүүхднээс тээ ингээд гэрлэж байгаа байхгүй юу? Нэг гэрлэж байгаа. Тэгээд биднийг хурманд нь өрсөн. Тэгээд тэр өдөр л явсан дөө. Тэгээд тэнд амар гоё байсан. Бид нэр нэг найзуудтайгаа гоё кино хийсэн, тоглосон, ногдож тоглосон, би нэгээ барьж тоглосон. Багш алсаа карма эсрэг гэдэг кино байсан шүү. Тийм үү.
За тэгвэл нэг одоо гэрлэж байгаа хүн мэддэг байхгүй юу? Манай одоо гэрлэж байгаа хүнийх нь одоо дүүн манай нэг багын ханаад исэн. Тэгээд угаасаа манай аав ханаад байгаас ирэхэд ирж орж ирж тэгээд тасалмсл гэж гэдэг. За манай алсын ундрам хоёр ямар нэгэн байдлаар л холбоотой ах юм ба тий. Тэгээд одоо хүртэл бүр хамт сууж моцсон. За тэгвэл өмнө нь бүгдээрээ мэдрэмжүүд бидний амьдралд яаж одоо бий болдгийг, яаж бидний гаргаж байгаа зан аашт тий хэлэх өгöd бидний харилцаанд яаж нөлөөлдгийг гэдэг тухай ярьсан шүү дээ. За тэгвэл биднэрт энэ мэдрэмж бидний төрдөг энэ олон мэдрэмжүүд бүгдээрээ байх ёстой мэдрэмж гинэ. За тэгвэл ууртай мэдрэмж хүртэл үү? Тийм, ууртай мэдрэмж ч гэсэн байх ёстой юм байна. Ганцаардал гэдэг мэдрэмж мэдэх үү? Мэдэн. За та чи өөртөө мэдрэгдэжсэн одоо тэр мэдрэмжүүдээ бүгдээрээ ингээд ээлжлээд нэрлэдэг хүн. За одоо яаж нэрлэх вэ гэхээр сонсогчийнхоо чихийг өвтөхгүй тулд би нэг мэдрэмж хэлэн заяа. Гэтэ тэр надад төрж байгаа мэдрэмжүүдийн нэг нь шүү. Бүгд яг өөр нэг хэлээ. Яг үнэ. Ганц хувьд нэгийг хэлээд алсан ундрам гэдэг ингээд хоёр тойроход хэдэн мэдрэмж болох нь вэ? 5. Угаа 10 болох нь шүү дээ. Тэгэхээр биднэрт хамгийн их илэрдэг 10 мэдрэмжийг бүгдээр хэлээд дуртаад үзье тэхүү. Яагаад гэхээр дандаа л бүгдээрээ мэдрэмж гэж хэлдэг мөртлөө яг тэр бүгдийг задалж хооронд нь ерөөсөө яриаг юм байна л да. За би эхлэе. За. Ганцаардах мэдрэмж. Баяр хөөргийн мэдрэмж. Утгаар гоног мэдрэмж. Ор амир маягтай мэдрэмж. Нэг зөөцөл. Тийм зөөцөл. Зөөцөх мэдрэмж юм аа. Тийм. За би хоёр дахь нь тий. Хоёр дахь нь гэсэн чинь орж ирж байна. Ой шифи хайна болоо. Төгших мэдрэмж. Хайх мэдрэмж. Вау, тийм төстэй бас нэр тий. Атаархал мэдрэмж. Захуурах мэдрэмж. Ямар ч юм орж ирдэг. Орж ирэхгүй нэ. Харин надад байна. За манай хоёроос тослон жоох уу? За. Юу ичимхий. Ичимх мэдрэмж. Адилхан байсан юм манай хоёр. За тэгвэл саяных баг бидний хамгийн их гарч ирдэг мэдрэмжүүд байх тий. Мөн үү? Тий. За тэгвэл уур хүртэл байх хэвээр юм уу гэж сая төгөлдөр айгу гоё юм асуулаа л да. Уур хүртэл байх хэвээр мэдрэмж. Тэгвэл уур гэдэг мэдрэмж байснараа бидэнд ямар ач тустай юм бэ гэдгийг тавлаа бодож үзье тэхүү. За эхэлсэн. Ер нь уурлах гэдэг зүйл байснараа ямар ач тустай юм болоо? Тэвчээ төсөө шүү дээ. Тийм. Мэндэл зүгээр. Ашиг тустай байх гэж бодож юм. Гэтэ яг юугаар ашиг тустай гэж орж ирэхгүй. Гэхдээ угаас тийгээд ямар ч хүнд уурлахаар ч тэр уурлуулж байгаа хүнд нь ер нь нэлээд муухай санагдаж шүү дээ. За манай ганц хүндэд ямар нэгэн санаа байна уу? Ер нь бол байгаа гэж үзэж чинь. Гэтэ яг юу гэдгийг мэдэхгүй. Яг байгааха зам болгонд яг сайн чанар байгаа гэж бодож байна уу? Уур гэдэг мэдрэмж ямар зүйлээр ач холбогдолтой гэдэг юм бэ гэхлээрээ ямар нэгэн ийм зүйл болохгүй, бүтэхгүй, ийм шудраг бус байгаа зүйлийг илэрхийлэхэд илүү хүчтэй илэрхийлж өгөх тусалдаг. Ер нь жоохон хүмүүс нөгөө нэг тоглоомд хажигдаж байгаа оролдсон шүү дээ. Тэр л гэсэн үг. Одоо нэг ялцхаар тийм хайцалаад аваадсан ингээд яа гэдэг. Яа би байлаа гэдэг. Та ингээд бүх мэдрэмж байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Одоо ингээд юм хүн ингээд хүн зодож ирнэ. Ингээд хүн зодож дэлгэж ирнэ бол байж болохгүй шүү дээ тий. Тийм мэдрэмж хүчлээ байж болох хэрэгтэй юм уу? Тийм мэдрэмж хүчлээ. Тийм бүх мэдрэмж байх хэрэгтэй мэдрэмж. Байх хэрэгтэй гэдэг нь бид нар бүгднийг нь үгүйсгээл одоо ингээд нэг юм хүн дээрлэмэл чинь ингээд өөрд нь байж байгаа хэрэгтэй. Гэхдээ тэрийг ашиглахгүй байх хэрэгтэй юм. Тийм утгаар нь асууж байгаа юм. За. Өөрөөр хэлэх юм бол тийм дээрлэхэл төрдөг мэдрэмж байгаа шүү дээ. Гэхдээ тэр мэдрэмжийг төрлөөгээд үгүйсгэж болохгүй л гэсэн үг байхгүй юу? Тэр мэдрэмжийг дээрлэхнээс болоод бий болж байгаа нэг мэдрэмж тий. Гунигтай мэдрэмж юм уу? Шавдралгдсан мэдрэмж юм уу? Ялагдсан мэдрэмж юм уу? Ямар нэгэн мэдрэмж байна шүү дээ тий. Тэгэхээр тэр мэдрэмжийг байх ёсгүй л гэж бодож болохгүй л гэсэн үг. Энэ мэдрэмж ирж байгаа бол шалтгааныг нь хайгаал явах хэрэгтэй байхгүй юу? Энээс болоод надад ийм
мэдрэмж төрж байгаа юм байна гэл. Тийм ямар нэг асуудлыг тийм хатуу мэдрэмжээр шийдэхгүй байх. Яа, тийм. За тэгвэл уур гэдэг мэдрэмж ямар нэгэн зүйлийг баталж өгдөг буюу биднэрт ингээд таагүй байгаа хэрэгцээг мань харуулдаг. За таагүй байвал таагүй байна гэдгийг мэддэг. Ундар миньд дургүй штэ. Ундар миньд үнэхээр дургуун байна. Алсуу ингэж одоо тий ийм зүйл үнэхээр хүсэж байгаа юм байна гэд уур гэдэг зүйл биднэрт яг юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг маань баталж өгдөг мэдрэмж. Сонирн байна уу? Түлээр нь хэрэгтэй мэдрэмж шүү дээ. Хэрэгтэй мэдрэмж байгаа үстэй. Тэгээ уурлах үед бид нар юм гэж боддог юм лээ. Энэ хүн үнэхээр энэ дургу байгаа юм байна гэдгийг мэддэг буюу баталж өгдөг гэсэн үг. Бас үнэхээр төгөлдөрт одоо утас хэрэгтэй байгаа юм байна гэдэг. За уучлаарай. Эсвэл чамайг шатар тогломоор ачин чи хичээлээ хий гэд тэгээд илээ гэж бодъё. Тэгвэл би шатар тогломоор яаштай гэд уурлаа гэж бодъё л да. Тэгвэл тэр хүн үнэхээр энд хүнд шатар тоглох үнэхээр хүсэж байгаа юм байна, хэрэгтэй байгаа юм байна гэдгийг уур гэдэг мэдрэмж чинь илүү хүчтэй байснараа тэр зүйлийг баталж өгч харуулж байгаа гэсэн. Тэгэхээр уур гэдэг мэдрэмж бол бас л яах нь хэрэгтэй ахын. Хэрэгтэй ахын. За би ер нь ч нэг гэрийн л уурлж чаддгүй шүү дээ. Тэнд уурлангууд аваасаа ялгадаг гэсэн. Уурлангууд өөдөөс уурлаж игнэ шүү дээ. Тэгээд додоод бүр тэгээд уйл чимээлээс суунгат нэмээд намгч чи санжуулаа юм чи. Нэмээд бараг сигналч байгаа юм. Яа май чих. Тийм болохоор алсуу юу гэж бодож байна. За манай 3 ижлэх юм байна. Ер нь бол гэрээхэндээ уурлж чаддгүй. Уурлахаар баг улам нөхцөл байдалд орддог гэж юм мөн үү? За би уурлж чадна. За тэгэхээр манай ахал задна. За би аавдаас гацх уурлж чаддаг. Би ахтаас уурлж чадна. Өндөр маш гоё чанга ирж байна. Би ихтэл тэгэл бас 2 дүүдэл заримдаа уурладаг. Манай ер нь ингээд дүү юм уу ихчтэй дүүдээ бол уурлахаар ээж тэлдэн штэ дандаа ээж юм аав юм уу имээд дэлдэн штэ. Гэхдээ ихч руугаа уурлахаар нөгөө нэг яахгүй штэ. Тэгвэл хинд уурлах вэ гэдгээ та дөрөв яадаг гэсэн үг юм? Боддог гэсэн үг тийм. Тэгэхээр хэн байх нь вэ гэдгээс нь хамаарат тэрийг бас яаж гаргах нь вэ гэдгийг манайд яадаг юм. Бас бодож тооцоолт юм шүү дээ тийм. За тэгвэл уур гэдэг мэдрэмж тийм юм байна. За тэгвэл биднэрт хамгийн их тохиолддог өөр нэг мэдрэмж нь юу вэ? Баяр хөөр. За баяр жаргалтай мэдрэмж тэгвэл биднэрт ямар ашиг тустай юм? Бүгд байх хэрэгтэй гэсэн шүү. Баяр жаргалтай мэдрэмж. Одоо ингээд юмыг дандаа хийх хүсэлтэй харагдуулж байгаа. Багшаа. Одоо ингээд хэдлээ ингээд сард нэг уулзангууд яг нэг уул цаараа өрнө. Нэг амир үчигс ер нь баярлалтай шүү дээ тийм. Ингээл ингээд баярлах гэдэг мэдрэмж байхгүй бол ингээд бүгд уулзсан юм уулзаал уурлаад идвэл ер нь нэг гоё биш шүү дээ. Тийм. За баяр хөөртэй мэдрэмж бид нарыг ингээд амьдралыг маш гоё яз жаргалтайгаар эергэр харахад тусалдаг. Ер нь инсайд аут дээр ер нь анх юу вэ? Райли төрөхөд анх юу хин гарч ирсэн шүү дээ. Хамгийн Жой гарч ирсэн, баяраа хисгалан гарч ирсэн тий. Тэгээд нэг Райлигийн майнд дотор байдаг одоо тий бодол дотор найдаг одоо бүх тушааны шуудыг нэг хоёр дээр нас ингээ алга болох гэдэг үзээд байгаа. Тийм яг тэгээд байдаг тий. Тэрнгийнхэн биений дотор нэг юм байдаг л та. Манайх инсайд аут хоёрыг үзсэн үү? Үзээгүй. Би үзээгүй. Би nice киногоос олоод үзсэн. Тийм үү. За тэгвэл бүгдээрээ тэгж ноцор болж байна. Дараа надад илээрээ. За би өөрийнхөө төсөөллөөр хэлээ заяа. Та дөр бас бодож байгаараа. Би ингээд баяр жаргалтай үедээ ингээд бүх хүнд ингээд гоё сайхан сэтгэл гармаар санагддаг. Ингээд бүр тусламаар, бүр твэрмээр, бүр ингээд юм ямар нэг юм бүр худалдаж авч өгмөр, эсвэл ингээд бүх зүйл сайн сайхан болох юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг. Баяр хөөртэй байх байх шүү дээ. Тэгэхээр баяр хөөр гэдэг мэдрэмж бидний амьдралд гоё сэтгэл хангалуун болгодог, бид нарыг аз жаргалтай болгодог, амьдралын бас сайн сайхан зүйлийг олж харахад тусалдаг юм байна. За баяр хөөр бол маш ойлгомжтой болчлоо тийм. Ер нь анх төрөхөд л байх шүү дээ. За тэгвэл Райлигийн Райли дээр өчидөө бүгдээрээ тийм. Үзээгөө сонсогч аял зүгээр хин нэгний сэтгэл хөдлөлгээ бодчих болох бах тийм. За тэгвэл уйдгар гоныг. За сайд синхронтой. Тэгсээд тэр сайд ингээ бүх юмыг ер нь ингээд муугаар бодож гэсэн сүүлд нь тэрийг өөрөө тусчихдээ шүү дээ.
Instagram хоёр дээр нэг бас хиндэ нэг хохиндээ яваад гэсэн чинь нөгөө нэг ширээ одоо удирдаг төхөөрөмж штэ. Тэрэн дээр ингээд толгоогоо ингэж тавьчаад нэг гэсэн цаас гэсэн гадаа Баярын нэлмэс гаргаж байгаа. Сая тавцхан трейлер дээр нэг шинэ мэдрэмж нэмэгдсэн шүү дээ. Шинэ мэдрэмж нэмэгдсэн тий. За тэрийг нь орхиж байгаарай. За ганц өдөр юу хэлэх гэсэн. Юм илгээв. За тэгвэл асууя. Гонигтай мэдрэмж чамд ач тус өгсөн болов? Өөр дээрээ л бодороо за. Би яг нөгөө гониглах бодол мэдрэмж чамд тусалсан уу? За. би ингээд одоо гониглахаараа ийлээ штэ. Тэгэл ингээд ямар дараа нь ингээд уйлаал дараа нь ингээд ангууд айгуу тийм сэтгэл сэрэгцэн айгуу өөрөө хүн одоо би хөнгөрцөн байдаг юм уу? Гониглсны дараа илүү нөхцөл байдал гоё сайжирчдаг юм. Би илүү гоё хөнгөн сэрэг болдог. За. Багшаа надад баярлах мэдрэмж тусалж ийсэн. За. Өмнөх нь ярьж байгаа юм уу? Тийм. Тэгээд одоо би ингээд гонигтай ингээд дууралцсан байхаар манай дүү ингээд игдүү хүлгээд тэгээд баяр хөөр авчилдаг ахгүй юу. Тэгээд би ингээд аа жаргалтай болоод тэгээд уурлаа бэлчтэй. Зөв. Тэгээд уурлаа дүү мөг ингээд загнаштай. Тэнгууд өөдөөс ингээд хөөрхөн хараад анаа гэж гүйж ирээл тэрээд байдаг болохоор бүр яалтчгүй юм инээ зүрээл тэгээл баяртаалж байгаа юм чи. Багшаа. За гониглахтаар явж байгаа шүү мартахгүй шүү та. Багшаа би одоо ингээд тэр баярлах юм бол ингээд намайг баяртай ингээд ингэж минийгээ одоо би ямар нэгэн тийм минутны юм гэртээ хаяа ярьдаг байхгүй. Тэгэнгүүт гэрийнхэн бас инээгээд ингээд гэрийнхнээгаа баярлж байгааг харангууд бүр их баярлаад бүр гоёлоо аз жаргалтай болдог. За гониглах мэдрэмжийг ундрамд л сайнаар нөлөөлсөн юм уу? Бусдад нь гониглах мэдрэмж одоохондоо сайн гэдэг нь мэддэхгүй байна уу? Анзаарахгүй байна манайд. Ер нь анх төрөхөд бас хүүхдүүд чинь нөгөө нэг уйлдэн штэ. Тийм угаасаа тийм таагүй мэдрэмж болохоор. Манай дээр бид нар жааханд нэг хурдан сэрээсийг жаддаг байсан байхгүй юу? Эцэн чи одоо хурдан унтаасаа гэж яддаг гэсэн шүү дээ. Эсэргээрээ юу? Дөнгөж дөрөнгөт нь сэрхгүй бах та гэж хараад би нэг хоёр жилийн мөчлөг таахтаа ингэрээсээ ингээд унтах дургүйсэн. Орой ингээд хооцсгаал хэдэн дотроос яа гэдэг бодлоо л ярьж байгаа. Тэгээ одоо болсон чинь нэр нуунт юм тэр унтах мөрөд одоо ингээд хичээлээр өглөө эрт туссан шүү дээ тий. Яг тэр өглөө эрт тусаад одоо ингээд гэрийнхэн хичээлдээ оройгоо сэрээдэг юм уу? Яг тийм үед л шүү дээ. Ямар ч үед байсан унтмаар санагддаг. За надад болохоор ингээ гониглах мэдрэмж юу өгдөг вэ гэхлээр надад ч биш маш олон хүмүүс бас тийж хэлдэг хуваалцдаг байхгүй юу. Гониглах үед өөртөө тохиолдсон тэр хүнд хэцүү зүйл байгаа шүү дээ. Ямар нэг найзтай муудалцсан, аавдаа загнуулсан одоо яадаг чи тий. Дүүтэйгээ муудалцсан, хичтэй зодуулсан. За юу ч байлаа гэсэн ингээ гониглах үед тэр болсон зүйлийн тухай илүү сайн эргцүүлж бодох тэр цаг гарч ирдэг. Өөрөөр хэлэх юм бол юунаас болоод юм болчихв? Би яагаад ийм байдалд орчив те? Би одоо яг тэгж аашилсан маань зүг байсан уу, буруу байсан уу гэд ямар нэгэн зүйлийн талаар нухацтай бодож эргцүүлж төгнөлт хийх тэр цагийг гониглах мэдрэмж өгдөг. Гониглснараа тэр зүйл гарч ирдэг. Гониглах яагаад гэсэн юм болоо? Гониглахаар яагаад ч юм тэр үйл явдлын зэн тухай илэх боддог байхгүй юу? Одоо ээж яагаад тэгэл яг тэрийг ингээ хитрхи ургуулan базаад идэг бас хөгтөд идэг юм шиг байгаа. Ээж нь одоо хайрг болоод ингэстэй юм бэндөө гэж игээд бас тэ эсэргээрээ багш ингээд аавтайгаа муудалцаад гониглонгууд аав нуустаараа гээд нэг юм аваад өчмөд баярлж байгаа биш. Тэгээ гонигтай үед бас бусдыг ингээд бусдын тухай бодож бусдыг ингээд уучлах эсвэл бусдыг өрөвдөж хайрлах тийм мэдрэмж бас гарч ирдэг анзаарах юм бол. Тэгэхээр гониглах мэдрэмж бол бидний хүнд хэцүү мэдрэмжийг маань бодож тийм ээ зөв буруугийн тухай бодох тэр цаг өгдөг бахнэ. Тэгэхгүй үргэлж аз жаргалтай байгаа л хөөрөөл тэг гүүгээл өста үргэлж ингээл гоё энийгээл тэгэл яваад байх юм бол шүлөр нь багшаа. Тийм тэгэхээр нөгөө таагүй зүйлүүдийг боловсруулахаа болчдөг гэх юм уу? Тийм цаг өөртөө гаргаж өгөхгүй болчдөг. Тийм болохоор ч гэсэн Inside Out дээр Riley илүү их нөгөө гониглах мэдрэмжийг маш их өгүүлдэг баг. Бүр Joy ч бүр тэр гониглах мэдрэмжийг устгах гад идэв штэ баг. Нэг онцсон чинь тий устдаад эхэлсэн чинь баг баярлаад идэв штэ. Нөгөө Riley дээр нөгөө нэг шин байсандаа ордон штэ. Тэгэхэд нөгөө нэг
Гэвлээ аав нь штэ ээжигээ тэрвэрээ тэгээ бас ингээ хүүхдээ ингээ тэрвэрээд идэв штэ. Тэгэхэд нөгөө нэг юу лээ ингээ аавынх нь утсан дуурайг ингээ жоохон сайднаад идэв штэ. Тэгсэн чинь сайд чинь нөгөө нэг удирдахчаасан чинь шууд жоо ингээд шууд ингээ төлснэ. Надаа нэг санаа ингээ шууд нэг пиццаг юм юу авч ирсэн. Яг үнэн тийм. Яг тэр гой тэрвэрлдээд ингээ хамтдаа байж ах тэр мөчийг нь шууд зогсоогоод өөр зүйл гаргаж ирээд тий. Тэгэхээр бидний гонилж байгаа мэдрэмж яг тийм бах. Тийм бусдыг тэрмээр санагддаг, бусдын тухай боддог, тий бусдыг хайрладаг, өрөвддөг. Тэр ашигтай мэдрэмж байна. Багш уйлахаар яагаад нүднээс нүлмс гардаг юм бол? Уйлахаар уу? Яагаад нүднээс нүлмс гардаг юм бол? Тийм. Би хариулж чадахгүй юу? Багш. Гэхдээ нөгөө нэг одоо бодит амьдрал дээр штэ юу гарна штэ. Сайднаас ингээ байхгүйсэн болно штэ. Бараг хүмүүс бараг яах вэ? Одоо ингээ амар яаштай ингээ амар өндөр шатн матнаас амар ингээ хүчтэй байна штэ. Тэгээд штэ. Тэг ингээ хичээд уйлахгүй бол тийм штэ. Тэг уйлахгүй бол тэнэг штэ тэгэл. Тэг одоо энийгээ л ивэлтэй. За жаараа. Яна би унтлагын хариулт ингээ ороод ирлээ. Уурлахаар бие организм өөрчлөлт ордог. Бид нар юм хүчтэй болдог. Анзаардгүй таад уурлахаар ингээл юу ч хийх бэлэн хаалгах хүчтэй болдог шүү дээ. Яг тэр юм шиг нөгөө уйлах мэдрэмж төрөх үед бас эсрэгээрээ бие бичлэг хүчтэй болдгийн эсрэг маш сул дорой болох үед тий ингээд нүлний нулимс одоо цэлэгнээд өөрчлөлт ордог. Тэгэхээр уурлахад бас бие организм өөрчлөгдөж байгаа шиг гомдох үед тий бас бидний бие организм өөрчлөгдөд тэр нь жишээлбэл нулимс байдаг ч юм. Тэр хамт гарч ирдэг байна. Багшаа уйлахаараагаад тэгээд одоо баяр хөөртэй сайн уйлж авсны дараа баяр хөөртэй болж чадах болов. Сайн уйлсны дараа яв. Та нар яа тий? Би бол нөгөө нэг тэгээд нэг уйлсан бол тэгээд айгүй хөнгөвчдөг гэсэн би яг тэгдэг. Тэгэл янгата дараа нь за ерөөсөө миний ч бурууж исэн юм уу гэж бодоод тэгээд энийгээ л явж идсэн. Яг наадах чинь бидний гонигтай мэдрэмжийн давуу тал ахгүй өндрөн. Гонигтай мэдрэмж л бидэнд яг хиний зөв, хиний буруу, яах ёстой байсан гэдэг талаар бодох тэр цаг өгдөг. Багшаа сая би ингээ уйлахаараа төсмөл цавдан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг дараа нэг юм өдөөж байгаа байхгүй. Тэгээд сонгон хэрцээр ингээ нүдэн гардаг та. Тэр чинь бол нөгөө нүдэнд өгж байгаа шууд тийм хурц зүйл чи эргүүлээд шууд хариу үйлдэл. Багшаа өөр шалтгаан. Тийм. Нүдний хариу үйлдэл одоо ингээ нулимс гарч байгаа. Тэгэнгүүт нөгөө гомдохын хариу үйлдэл нь бас бие организм мэдрэмж бие организм хоёр хамт учраас бас яг тэр сонгон тэр гомдох мэдрэмж бодол хоёр төстэй ах нь шүү. Нэг нь болохоор байгалийн зүйл, нэг нь болохоор дотроос төрж байгаа бодол хоёр төр гарч ирж байгаа хариу үйлдэл. Асуу юм. Би мартсан. Яна уучлаарай. За тэгээд уйдгаар гоо нэг баярлах тийм ээ. За өөр ямар зэвүүцэл байгаа шүү дээ тийм. Айдас байгаа шүү. За айдас төгшүүр хоёр бас айгүй чухал. Атаархал бас айгүй чухал. За гэр бүлийн радио 104.5 амьдралын хүчийг нэвтрүүлэг маань өнөөдөр 10 наснуудтайгаа ирж бид тав яг л нэг ширээний ард яг жинхнээс ингээ ундаа уугаад суугаад юм ярьж байгаа юм шиг тийм гоё халуунтлан уур амьсгалтай байна. Тэгээд сонсогч та эндээс мэдрэмж таны мэдрэмж бас яг ямар үед гарч ирдгийг ямар үед та тийм бодолтой мэдрэмжтэй болдгийм бэ гэдэг дээр бас тунгаан бодох юм хэрэгцээ биднэрт үргэлж байдаг шүү. Энэ тухай хүүхдүүдтэй ярилцах бас маш чухал байдгийг шүү гэдгийг бид бас эргэлхийлэхийг зорж байгаа. За айдсын тухай ирч. Нэвтрүүлэг маань одоо энэ мэдрэмжээ яж иртэл одоо яг парт 3 болох ёстой л болчиход байна л та төгөлдрийн хэлтгэр. Энэ яг ингээд зөндөө олоодоо хоож ярих юм шүү гэдэг чинь л болчиход байна л та. За айдас биднэрт ямар ашиг тустай юм тэгвэл бүх мэдрэмж байх хэрэгтэй. Мэдгүй. Ямар ч юм ер нь бол за айцаагаад одоо ингээд юмнаа сайн штэ. Тэгэхээр ингээд одоо юм дээр заавал авирах ёсгүй болох. Багш би яа л ярьж за ажаараа ганц удаа тэргээ дахиад тайлбарлаа та. За одоо ингээд айц гэдэг ингээд одоо өндөл юм дээр авирах гэхээр айгаад тэгээд авирахгүй болно. Тэгэхээр чамайг юунаас хамгаалж байгаа? Ингээд одоо унахгүй байхаас хамгаалж. За болж шүү. За төгөлдрийг ярьж жоохон арай өөр юу ч гэсэн. За болно хамаагүй. Яг ер нь яг гол утганаар адилхан юм. За. Одоо ингээл амтны үрэл ингээ арслан марсан ингээд ийм торон дотор идэв штэ тий. Ингээ гадаадын яг ингээл тэрнээс нь ингээ ер нь айн штэ тэгэхэд амар уйтаас. Тэгэл ингээл айх гэдэг мэдрэмж байхгүй бол
За би яахгүй юм чинь гээл шууд дутагч нороо явуул тэгэл өгөх шүү дээ. Энэ бол. За. Тэгэхээр юу нэгээд айдас гэдэг юу нь чи юу нь л зарим юм дээр хүнийг ингээд амин авард юм байна. За. Манай Ер нь бол ондром гараа өргөснө болчихж байгаа юм уу? яг ганц үдээ хэлсэн дээ. Давцсан уу ер нь? За. Ер нь айдас бол бас надад хэрэгтэй гэж бодож байна. За. Одоо ер нь айдасгүйсэн байлаа штэ. Одоо хүлэн дээр ингээ аал залхаж байна гэд төсөөлөдөд. Тэгэхээр штэ ингээд айдасгүйсэн бол заяо. Айдасгүйсэн бол зүгээр ингээ орчих штэ. Яг үнэ. Зүгээр ингээл орхих. Цогтхаа мэдхгүй. Тийм цогтхаа мэдгүй тэгээд тэгсээр агаа тэгснээс олж нөгөө аалз ингээд чихрөөр орно. Тэгээд хаалгаанд орох хэвээр тий. За. За айдсыг бол манайд яг мэдтiin юм. Айдс бол бид нэр аюулгүй байдал болгоомжлоход тусалдаг. Ерөөсөө л тийм тий. Айдс хэрэг байхгүй бол баавга гараад ирэхэд ингээ уртаас наral зогсож байгаа юм шүү. Тий. Бүр байхын хэлээ. Багшаагтээ баг айдсыг бол могоонд яах юм шүү. Могоо ингээд тэр үнийг могоонд тарах юм бол ингээ хөдөлгөөн засахад хар могоонд яахчдгөө гэсэн шүү. Тийм үү. Зүр ингээл тэгэхээр бид нэр залхуулаад. Айдс гэхдээ бид нэрийг ямар нэгэн зүйлээс болгоомжлоход бид нэр аюулгүй байдлын төлөө ажиллаж байдаг. Гэхдээ айдс ихсэх юм бол эсэргээрээ биднэрт бас муу зүйл болдог. Хит их айдстайх нь жишээлбэл бид нэрийг унтуулдаг. Би хаалзнаас бүр хит их айдаг гэсэн баггүй юу. Тэгээ ингээд 7 дугаар ангид байхдаа хүүхдийн цуслан яваад тэгээд тэгсэн цуслангийн байшин тэр чигээр хаалзны тор идэх юм. Ингээд болонгууд нь тэгээ би бүр ингээд шүн унтаж чадахгүй. Шүн дээрээс аал руугаад ирэхгүй. Яг хүнжил рүү орж ийн гэж хитрхи их төсөөснөөсөө болоод тэр шүн унтаж чадаагүй. Маргааш шүн унтаж чадаагүй. 3 шүн унтаж чадаад. Би ясныг тэр чинь хит их айхаар чинь бас сүргэн л. Таны нүдний доотлол батны хөгөрсөн баг. Батны хөгөрсөн баг. За өндрөм. Манай нэг хамаатны чихтэй. Манай ээжийн дүүгийн одоо тийм золцгын газар байдаг байхгүй юу? Тинчээ бид нар очиад ингээд манай үе яг надад үеэл хичээдэг. Энэ 6 сараар хич болохоор тэгээд ийч гэдэг одоо сурцсан. Тэгээд ингээд янгот тэр ингээд золцгын газарт нь бага аал заагаа штэ. Тэгээд модондоо нэмч юм гээ. Зүгээр ингээд асуудал болно штэ. Тийм гот бид хоёр чинь нэг нэг аал цахаж өрлөө алстаа. Ийшээ тийшээ гүүгээл салганаа авч байгаа зүгээр имээ ингээд гараараа барыг ингээд дараад алчиж байгаа юм. Тэгээл мөрөдөө юу. Манай ихч штэ. Энэ ингээд ундрам заримдаа манай дүү тэгээ ихч нартай хамт ингээд уудахаараа тоглодог байхгүй юу? Тэгсэн чинь ингээд бид нар ингээд аалзыг хараа сууж байсан чинь манай ихч штэ. Жохон ингээд биднийг айсгүй гэдгээ ингээд жохон харуулах гад штэ. Бүр аалзыг нэг гарандаараа бариад биднийг жохон айлгаад тийм. Гөөгөөд ирсэн. За ганц үгүй ирсэн. Багшаа би ингээд айдсны сая талаар ярьсан штэ. Одоо зэвүүхний талаар ямар ашиг тустай юм бол яг үнэ. За одоо яг зэвүүцэл рүү яг орохгүй болов уу нэвтрүүлгийн маань цаг төгөөд багш. Атаархал руу орно. Атаархал руу ч гэсэн орно. За зэвүүцэл нь бараг л хийчихлээ дээ. Ингээд одоо юмыг хүчээр идэх албагүй болоход тусалдаг. Ингээд юм хүчээр идэх ясгүй штэ. Тэгээд ингээд одоо жишээ нь миний дургуул авил зэвүүцээ. Тийм. Харамжгүй байгаа зүйлийг яг чамд хийхгүй байхад тусалдаг зүйл бол яг зэвүүцэл маань баггүй юу. Харин уур болохоор биднэрт хэрэгтэй байгаа тэр хэрэгцээг маань илэрхийлж өгдөг, баталж өгдөг тий. Харин уйдгар гооник болохоор бид нар ямар нэгэн зүйлийн тухай бодож эргцүүлэхэд тусалдаг гэсэн. Тэгээ айдас бол аюулгүй байдлаас хамгаалдаг гэсэн шин. За баг зэвүүцэл атархал ярьж маань адилхан юм шүү. Одоо ингээд нэг хүний ингээд гэдгээс ингэж ядсан. Тэгээд нэг хүн ингээд нэг юм хийж байгаа чадахгүй. Тэгсэн тэрийг нэрээ өөр хүн ингээд чадчихгууд тэр хүн одоо энэ юм ямар зүүн байна гэж атархаад байдаг шүү. За чи дэж чадчихна. За ондроо багшаа эхлээд байсан шүү. За тэг. Ер нь зэвүүцэл бол ингэж байгаа байхгүй. Райли дээр бол ингээ багтан ингээ тоглож исэн чинь ингээ шууд аав ээж нь шууд ингээ шүрж аваад суулгачдээ шүү дээ. Тэгээд нөө нэг ер нь дургу юм а бүр хүчээ идүүлэх бас ингээд тийм болохоор зэвүүцэл бас хэрэгтэй гэж. Тэгээ дургу юм ин бас өгөөж гэдэг. Oh my god, хиний утасны дуудлага утасныхаа дууг хаах юм шүү манайхан. За. Би уулна. Гаргаж ирээ таачих за. Багшаа би уулна шүү дээ ингээд утасныхаа дууг амар чангалдаг байхгүй юу? Данц ингээд уцаа бариад авчихсан чи залгсан чи тэрэн дуурдаг юм. За өндрөм зэвүүцэл дээр гаргар гэсэн шүү. Зэвүүцэл дээр одоо бас inside out дээр гардаг шиг яг нэг
ээж пицца гэсэн чи ээж нэг брокколитой пицца ягаад тэгээ зэвсэлээд идэг. Тэгээ би бас одоо шил одоо за би өөхөн дургууда. Тийм үү тэрийг ингээ ээж аав маань зэгнээд ингээ заавал хүчээр илдэг оллоо. Тэгээл идэл янгот тэр чинь ямар ч эдсний хэрэг авахгүй ш. Бучаал бөөжөл гаргацдаг тэгэл. Хоёлаа яг адилхан дарсамжтай юм шиг. Би юм жигэнсэн гуралтай шилтэй хоол хамт хэрэгээс авч чаддаг байхгүй. Тэгээд тэрийг аав ич хоёр намайг бас 5 6 дугаар ангид тахт хүчээр идүүлээд. Тэгээ би бөөлж өд. Тэгээ дахиад 2 хаягийг өгдгийн. 2 дахь хаягийг нууцаар хасгаад баригд зодуулаад. Тэгэхээр зэвсэл гэдэг мэдрэмж чамайг юунд дуртай байна, юунд дургүй байна гэдгийг чам зааж өгдөг. Би бас гэхдээ нөгөө Өөрийгөө одоо таньж мэдхэд тусалдаг гэсэн үг юм шиг. Тий? манай дүү ер нь л надтай ижилхэн хоол идэг ахгүй юу. Тэгээд тэр үед айгүй өссөн. Тэгээ өөрийнх нь хоолыг идэж тассан харна. Би нэг жоохон өөх үлдсэн. Манай дүү өөх айгүй сайн идчихдэг. Тэгэхээр ядаж идэхгүй байхад ажиллаж байгаа шишгийг гаргаа иддэг ахгүй юу. Тэгээд дүүгийнхэн тавганд тэр нөгөө нэг цэвэн хийгээд гисэн чинь манай дүү бүгд идчихсэн. За. Би ингээд бүр дээр амар баг байсан. За. Гэт нэг 6 настай байхдаа. Тэгтээ би ингээд нэг цөөвөн байсан амар муухай амттай. За. Тэгээ ингээд тэдэг идэхэд амар бүлдгэд ам шиг муухай амтагдаад. Тэгэхээр нь би ягаад нууцаар нээл рүү хайж ягаад ахтаа баригдаад ах маань ээжэд хэлээд тэгээ би ээжтэй загнуулчихсан. Тэгэхээр ямар ч лсэн чи ямар амтан туртай энэ дургуйн гэдэг дээр хүртэл өөрийгөө ойлгоход тэр мэдрэмж чам тусалдаг байх нь шүү дээ. За хамгийн сүүлийнх нь уучлаарай атаархал. Бушаа ганцхан мэрч. Та ер нь нэг асуулт асуудаг уу? За. Одоо ээжүүдээ штэ хоол хийхээс өмнө та нараас ингэж асуудаг уу? Та нар одоо ямар хоол идмээр ингэж асуудаг уу? асуудаг. Тэгээд би хаяал. Би манай ээж эмээ хоёр хоёлаа хэлдэг. Ийдэг. Хилдэг. Асуудаг гэсэн үг юм. Ямар хоол идмээр гэх нь толгойд ингээ ямар хоол хийх ингээ орж ирэх юм гэдэггүй. Манай аав ээжийн үед болохоор намайг жоохон бахад одоо Монгол улсын амьдралын одоо нийгмийн эдийн засаг өөр айгу доогуур байсан байхгүй юу? Хүмүүс юм одоо хүссэн хоолоо хийж идгээр хүссэн хүнсний худалдаа авалт хийхээр тийм мөнгө байхгүй. Ер нь нийгмээрээ тийм хэцүү үед байсан би жоохон байсан байхгүй юу. Тийм болохоор сонголт одоо та яадаг шиг гоё хүнсний ногооны төрөл зүйл гэж юусоо байгаагүй. 2 хоол. Шүлтэй хоол идэнэ, эсвэл цөв идэнэ. Тэгэл бодоо хүртэл нэгтэж бараг нэг иддэг байгаагүй. Тэгэхээр асуудаггүйсэн. Асуухгүйгээр угаасаа мэдж байгаа. За өнөөдөр шүлтэй бол маргааш цөв, өнөөдөр шүлтэй бол маргааш цөв. Тэгэхээр бас тохоо нөхцөл байдлаасаа болох юм болов зарим аав ээж асуухгүй байж магадгүй. Яагаад тэгэхээр нөгөө байгаа зүйлээрээ бас хоол тийм хийж болно шүү дээ манайхаа. Тэгэхээр янз бүр тий. Тийм болохоор ихэнх том хүмүүс ер нь цөөвөн дуртай гэдэг юм шүү дээ. Мэдгүй тэгвэл. Тохоо байсан орц найрлагаараа хийсэн нь л тийм байсан баг гэж бодож. Би бүр цөөвөн амар дурггүй шүү дээ. За атархлыг ярьж эхлэхгүй бол 5 минут. Жоохон сунглаа гэхэд 5 минут тусах гэдэг. За. Сая 40 дургуйсан шүү дээ. Тийм, атархах мэдрэмж ашиг тус байгаа юу? Бага. За алсуу хэл. Бага. Ер нь ингээ атархах гэдэг жоохон юу ч юм уу? Одоо нэг хүн амар гоё өстэй нэлаа гэж бодож тий. Тэгээд тэгэхээр өстэй нөөнийг үсийн ингээ чи ямар гоё юм бэ? Би чамд бүр чиний үс чи ямар гоё юм яа за янзлаас ингээ атархах штэ. Тэгэхэд нөгөө нэг хүн ингээ жоох ууртайж магадгүй штэ. Хүний юм дээр жоох асуу. За таагүй байж магадгүй. Тэгэхээр сайн зүйл байгаа маа. Саяны ярьсан зүйлээс нарах юм бол ер нь атаархаад тэгээд дараа нь адилхан хийн штэ. Тэгэхээр нөгөө хүн дургуутж магадгүй. Гэж бодож байна. За өндөр. За одоо юун дээр нь одоо инсайд авт дээрээс нэг одоо ер нь л инсайд авт атархал дээр тийм гинэн цайлгаа атархал тийм өөрсөн тийм атархал гэж тустай шүү дээ одоо. Тэгээд тийм одоо жишээлбэл одоо би буржгарстай болох айгаа дуртай байхгүй юу. Тэгэл алсуу ямар гоё юм би буржгарстай алмаар байна гэж айгуу тийм илтгэр тийм атархаж байгаа. Тэгээс алсуу би тэгш хүстэй болохыг хүсдэж шүү дээ. Яг нэг тийм тэгэл яг тийм янгол алсууд бол дургуутж байгаа юм харагдахгүй байдаг аахгүй юу гэсэн тийм одоо чинөөсийн тийм гоё юм тэгээд тийм гинэн цайлганаар татах гэж байгаа болохоор одоо тийм сайд авах нөгөө нэг
одоо зэгөөцөл нь чиний одоо өссөн ямар гоё юм бэ те. Тэгээ яг тэгсэн чинь яг ягаал тэр шиг ер нь л амар гоё тийм. Тэгэхээр одоо харин ямар талаар хэрэгтэй? Ямар талаар хэрэгтэй юм бэ? Ер нь атаархал штэ анх штэ inside out штэ гарч ирчээ шууд зөөцлийн үсэнд амар атаарх. Аха. Тийм үү. Look at your hair. За. Ганцав. Одоо миний хараад ийм ашиг тустай. Одоо ингээд хүний амттай амиг хараад надад та чи яас муухай надад өгөхгүй гэ тэгээд татаалах штэ. За. Тэгэхээр ингээд одоо авмаар байгаа мэдрэмжээ одоо ойлгуулж байгаа. Тийм ашиг тустай. За. Өөрийнхөө авмаар байгаа тэр байдлыг бас ойлгуулдаг тий. Манай дүү бол Гоё санаа нь. Ер нь атаархалч ер нь мөнгө хүртэл хэрэгтэй юм шиг. Одоо ингээл одоо эднэрад ингээл тий гоё юм авсан байна. Миний үс тийм байна юм байна гэдэг нь. Одоо ингээд тэр атаархаж байгаа хүүхдэн ингээ үс нь гоё болоо гэж үү. Одоо яг тийм болохын тулд заавал мөнгө өрнө шүү дээ. За. За одоо би санаагаа хэлчих. Тэгэхгүй би санаагаа хэлэхгүй ээжэд л цаг дуусах. Асуугийн гарыг би хараагүй. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод ярьлаа одоо. Атаархал надад бол ингэж нөлөөлж исэн. Манай ингээд үнэхээр сайн анд сурдаг 2 охин байсан байхгүй. Бүх хичээлдээ сайн. Нэг нь таац. Би биш. Үгүй Та тэгэхээр өөрийн бодог гэсэн. Би биш. Бүр үнэхээр сайн сурдаг. Бүр бүх хичээл дээр юм. Тэгээд бүр дуулдаг, бүжгэлдэг, заагуур өмсдөг, зохиодог бүх юмдаа сайн заяа. Би тамиртай Монгол шүү. үжиг бүжгэлдэг. Тийм, бүх юмдаа сайн. Тэг ингээ хатаархал төрсөн шүү дээ, тийм. Тэг хатаархал төрөхөд яасан бэ? Надад ашигтайгаар яаж ирүүлсэн бэ гэхлээрээ би бүх хичээлдээ жигд сайн байхаар гэрийн толгороо хийж эхэлсэн байхгүй. Ямар ашигтай хийдгүйсэн юм уу? багшаа та тэгэхээр зүгээр л хийдэг байсан юм. Харин ойлгож хийх ёстой юм байна. Тэгвэл онц сурах юм байна гэдэг бодол төрсэн байхгүй. Би яг та тэгвэл нь штэ дунд та чи мууч биш сайнч биш юм уу тий? Би Өмнө нь би зүгээр сайн байсан гэж бодож байна. Тийм. Гэхдээ тэр 2 охин бол бүр үнэхээр сайн. Бүр олимпиадад ордог, тэмцээн урлаанд ордог. тэр хоёр найзууд юм уу багшаа? Найзууд байсан. Маш сайн найзууд. Багшаа та би тэгвэл таныг ингэж Үгүй баха. Багшаа. За. Багшаа би таныг ингэж таныг 80% штэ 80% сайжрдаг 20% жоохон дуулж Тэгэхээр юу гэж хэлэхэд байна гэхээр атаархснараа бид нар ямар нэгэн зүйлийг хийх ёстой байна гэдэг ойлголт яг ойлголт авдаг. Яг үнэ. Тэгэхээр заавал мөнгөн дөр биш байгаа зү төвлөрөө. Өнөөдөр олимпийн мөнгөн медаль баасан хөө гэдэг тий эмэгтэй тамирчин олимпийн мөнгөн медаль авахд маш олон атаархсан байгаа шүү дээ. Тэгэл за би хичээх ёстой юм байна тий гэл илүү их хичээж байгаа хүн байгаа. Тэгэхээр атаархал биднээс бас ашиг тустай үе байна. Одоо ингээд олимпийн татарах цаа гэж байгаа штэ. Яг юуны спорт юм? Олимпийн юуны спорт? Тэр амжилтыг нь тэгээд олимпиад ингээ амжилттай байгаа хүн чинь сар болгон бас гой тэтгэмж авдаг байхгүй яг л цалин хасдаг Асал юм шиг. мөнгө ээж магадгүй ш. Дугууланд яваад. За манай хоёр хатаархал гэсэн чи яг би рүүгээ хараалаа. Айгу нууцхан нэмсэглэл. Окей. Наа ч би биэндээ татарах. За тэгвэл хатаархал бид нарыг ямар нэгэн зүйлийг илүү сайн хийхэд тусалдаг тал байх нэ. Нэрнгэсээ энэ өндөрмийн үсэн гоёлоход алсан алтаасгсан гэсэн. За. Сая. За тэгэхээр мэдрэмжүүд өнөөдөр бүгд байх ёстой гэдэг талаар ярилцсан бөгөөд өнөөдөр мэдрэмж болгон байх ёстой бол ямар ашиг тустай бэ гэдэг зүйлийн талаар ярилцлаа тийм ээ. За ууралх бол миний юу хэрэгтэй байгааг баталж нотолж хэрэгцээг маань тодорхойлж өгдөг бол баяр баясгалан амьдралыг эргээр харахад тусалдаг. Харин хатаархал бол биднийг ахиж дэвшгэд тусалдаг бол уйтгар гуниг бидний асуудлаа эргцүүлэн ботход тусалдаг байх нэ. Зэвүүцэл бол дургуй зүйлээ илэрхийлэхэд өөрийгөө би ийм зүйл дургуун байх шүү дээ гэдгээ бас ойлгоход нь ядах нь тусалдаг. Ер нь бүх мэдрэмжүүд чамайг хинбэ гэж өөрийгөө ойлгоход тусалдаг. Ундрам ийм зүйлэнд хэрэгтэй байгаа юм байна. Ийм зүйлд өөргөө буруутгаад байгаа юм байна. Алсуу энэ зүйл дуртай байна, дургуун байна тий гэл ганцуд энэ зүйлийг хийхийг хичээж байгаа юм байна гэдэг ч юм уу тий. Ийм олон ач тустай байх нэ. Хүнд ингээ бүх мэдрэмж байх хэвээр мэдрэмжинд нь юу нь сайн муу хоёр тал байх хэвээр юм шүү дээ. Тийм мэдрэмж ихсэн багсна гэл за тэрийг дараагийн дугаараар ярилцъя заяа бүгдээрээ. За гэрүүлэр яа. Тийм парт 3 шинжилсээр л байна гэдэг өхөөс. Тэгвэл дахиад аал хүрхгүй юм. Тийм. Харин бодъё. За гэрүүлэр яа 104.5 амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг өнөөдөр 10 наснуудтайгаа ярилцлаа. Тэгээ бас зөндөө олон хөөрхөн жижигхэн
гоё бодлуудыг бид нар сонслоо хараа настангуудаас. Тэгтээ яг тэр бүхний цаана мэдрэмж ингээ байх ёстой шүү. Энийг ингээ гаргаж ирээд ярилцах ёстой шүү гэдгийг та нар маань ажигласан баха. Гэт комент бичсэн. Манай дүүнер мундаг ярьж шүү гэд манай Ясмин бас гоё сэтгэл хэлээгээ та нар руу зүрх хэлгээсэн байх шүү. Манай их ч үү? За. Дараагийн нэвтрүүлгүүдтэй та хамтдаа байгаараа гэр бүлэрээ 104.5 амьдралын орчиг байлаа түр баяртай. Баярлалаа. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр.